За өнөөдөр хог ачдаг өдөр болохоор хашааныхаа арын хогийг онон голынхоо эрэг дээрх хогтой жоохон түүчийгээд явлаа. Хөл муутай ч гэсэн боломжийнхаа хэрээр л хашааныхаа арын хогийг онон голынхаа хогтой энэ салаан дээр эрэг дээрх хогтой түүлээ. Тэгээ явж байтал юу байж вэ гэж үгүй нэр арай дэндүү маань хүмүүс ухамсар доошоо байж болно. Арчил гэдэг чинь нэг сүрхий нэг хүн болоод байх хэрэг байхгүй шүү дээ. Зүгээр бусдад гай болохгүй. Тэгээд энэ байгаль орчин нөө хамгаалах иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх байх болчих байхгүй юу. Тэгэд энэ хараа салаан дээр авчираад энэ хараа нөгөө хярамцгийнхаа гүзээг авчираа хайчих. Энэ арай дэндүү юу үгүй тэр салаа цаагуур нь урсаа цэлхийж байна. Гэтэл энэ хярамцгийнх нь гүзээ нэгэ твтчихэд гүзээгээ чинь хатаагаад сайхан энийг нохоод болтгоо өгч болно шүү дээ. Ямар ичих нүргүй амьтдээ. Жохо ичиж амьдрмаар байна биндрийнхээ. За тагаад ийшээ яваад энэ онон хатан ижихээ бас юг боломжийнхаа хэрэг цэвэрлэе гэсэн эрэг рүү унсан хогийг бол би авч чадахгүй хөлмөтэй хүн цаашаа ус руу унуул тэгээд би л хохирно. Энэ хавьд яста амар гүнзгий хүүхэд живж өгчээсэн газар. Тэгээд гууж алганы хажуугаар санаандгүй гарсан чинь хараа өгсөн нохоогоо шуудаатай хогтой ингээд аргал хомоол тэр яс үсээ бүгдийг нь авчраа хайчих. Гэхдээ энэ ч одоо арайч тэнэрээ. Бид нар чинь одоо тогны мөнгөн дээр хогны мөнгө өгж байгаа шүү дээ. Тэгээ энийг чи ачуулж болно шүү дээ. Сая өглөө гэртээ сууж яхад хогоо ачуулаараа гэдэг өнөөдөр манай хонхрын хоёрын хогийг ачих хэвээр. Хонхрын нэгээс ч юм уу энэ урдуур явж ил энэ хогны тэрэг. Одоо ирээд ачаа явах бах гэж бодоод би чадлынхаа хэрээр л өвчтөе өвдгөө чирээд хогоо түгээд явж гэн. Би энэ эрг рүү бууж хог авч чадахгүй. Ишээ унуул би яах юм? Би л хохирно шүү дээ. Тэр хараа аимшигэн гүнзгий ястай. Тэр хараа бүр аймаар гүнзгий шүү дээ энд. Өөрхий тэр 101 мө хүүхэд зайлвал живээ тэгээд 14 хоногийн дараа эндээс 300 м газраас олж ирсэн. Тэгэхэд яг уяртай байсан чинь. Тэгээ одоо уяргүй ч гэсэн би энэ голын энэ эрэг рүү бууж хог авч чадахгүй. Тэр хайсан хүмүүс нь өөрсдөө авдаг юм байгаа үз. Үнэхээр залхмаар. Арчил гэдэг чинь ерөөсө бусад хүний эрхэнд халдахгүй. Тэгээ өөрийнхөө үүргийг биелүүлээ явахад тэр чинь арчил байхгүй юу? Тэрээс нэг тэнгэрээс унсан сайхан хүн бол нэг баян тарган амьдралаа гэд арчил биш шүү дээ. Яг боломжийнхаа хэрээр сайхан орон сууцтай, малтай, бүх юмтай болоод л тэгсэн мөртлөө социализмаас хангалзан балиар ойготмоор юмуд. Эхлээд хог шараага түүгээд янзлаа цэвэрлээ сурчих хэрэгтэй байхгүй юу? Хоггүй л амьдрал сурвал тэгэл тэр чинь арчин шүү дээ. Адгийн наазах нь.